За сайн уу. Буцаад миний бичлэг татаа морил. За би саяхан шинэ хүзэр бодлож авсан. Тэгээд за ингээд тааруу мэрэг өөртөө хийж үзмээр санагдаад тэгээ шинэ хүзэр аваад тэгээд хүзрээ аваад дараа нь яхаа битгий болчдөг. Надад бас яг тийм юм тохиолдчихсэн л та. Өөрийгөө мэрэлж үзээгээд хүзэр авчдаг. Тэгсэн чинь хүзрээ авангуудаа ингээл хэлэл үзээл. За энэ хойдлынхан зургийн юм байна гээл. Энэ хүзэр нь ийм хүзрүүд байд юм байна гээл хараад. За ийм зурагтай байна уу? Ямар нийттэй зурагтай юм бэ гээл. Тэгээл. За одоо яаж мэрэглэх вэ гэсэн чинь мэдгүй ячдаг. Тэгэхээр би одоо тэр асуудлыг яах вэ? Би яаж өөртөө эхлээд мэрэг хийж сурах вэ гэдэг талаар ярих гэж байна. За юуны өмнө эхлээд хүзэртөө өөрийнхөө энергийг шингээхийн тулд баруун гартаа бариад за тэгээд нүдэ анаад төсөөлнө. За толгойн орой дээрээс шар гэрэл хаслаа. Энэтэй санагдаж байна уу? Тэр гэрэл духан дээр очлоо. За цаашаа ингээд доошлоо хүзүү цээж. За ингээд баруун гараар урсаад чиний хүзэр рүү урсаад нөгөөнийг гоё гэрэлцэн шар гэрэл чинь энэ хүзрэн дээр чинь очлоо. За ингээд чиний энерги шингэлээ гэж үзэх нь байна те. Ингээд хүзэртэйгээ холбоо тогтоолоо. Хамгийн түрүүнд ингэж хийж болох нь байна. За тэгээд эсвэл бол өөртөө байгаа чулууга тавиад доклер кварц тий. Тавиад ингээд хонуулж болно. За эсвэл бол ингээд сарцганд нь хийгээд дэрэн доороо хийж ундаж болно. Эсвэл бол зүгдээ игээд аваа яваад өөрийнхөө энергийг шингээгээд тийм бол энэ хүзрээр дамжуулаад уншлагаа чи хийж чаддаг болно гэсэн үг байхгүй юу? За юу ч гэсэн өөрийнхөө энергийг шингээчлээ. За тэгээд дараа нь яах вэ? За дараа нь холц сурнаа гэсэн. За эхлээд хүзрээ холно. За ингээд хүзэр тоглоод яаж юм шиг болж болно. Эсвэл ингээд тулж усна ч болно. За ингээд холлоо. За тэгээд ингээд дэвүүр шиг гаргаж ирээд. За тэгээд зүүн гараараа сонгоно. Зүүн гарч өөрөө хувь тавилангийн га гэж өгдөг болохоор зүүн гараараа сонгоё. За ингээд 3 үзрэг гаргаад ирж болно. За эсвэл бол яаж болох вэ гэхээр түрүүн зүгээр зөөлөн хольсон бол арай жоохон хүчтэй хольж болно. За ингээд холгоор өөр үсрэг гараад ирчин тийм үү. За ингээд гараад ирлээ. Энд бас сайн нэг хүзэр өрөөнд нэргээд гарсан. За энэ хүзэр ингээд гарч ирсэн. За ингээд энэ хүзрөө гаргаж ирж болно. За эсвэл бол за эхлээд ингээд хүзрөө холчлоо тийм үү. Тэгээд таслаад тасалж болно, таслахгүйсэн ч болно. За тэгээд ингээд өөрөө явуулж агаад мэдрэмжээрээ ингээд хүзрөө гаргаад ирж болно. Зүгээр л одоо энэ чинь сонгогдож байгаа гэсэн үг байхгүй юу? За ингээд 3 өдөр гараад ирж болно. За эсвэл бол ингэж солж болно. Ингээд гэрүүлчээ тийшээ таршаа харсан утга авахын тулд за ингээд холчлоо. За заримдаа хүмүүс ингээд нэг юм юм. Ингээд бас усрдаг гэдэг хаа. За ингээд усрдаг гэж. За ингээд усрдаг гэж л тээ. За ингээд усрах гэж бас болох юм. За эсвэл бол ингээд 3 таслаад. За ингээд ерөөсөө дээдлийн усруудыг авчиж болно. Тийм ээ. За ер нь бол яаж халах тал дээр бол ерөөсөө л хүснээрээ л халж болно гэсэн үг байхгүй юу? За хамгийн ихтнийх нь хамгийн амархан яаж болдог вэ гэхээр ингээд холиод ингээд дэлгээд тавьчихна. За тэгэнгуутаа
Хөзрөө суглаад авчин гэсэн үг. За хөзрөө энэ тохиолдолд яаж суглах вэ гэхээр зүүн гараараа суглана. Яагаад зүүн гараараа суглах вэ гэхээр зүүн гар чинь нөгөө нэг хувь тавилангийн гар гэж ярьдаг юм байна л да. Тэгэхээр зүүн гараараа хөзрөө сонгоно гэсэн үг. За ингээд эхлээд бол ерөөсөө дандаа доош нь харуулаад тавиарай. За энэ бол миний өнгөрсний хөзөр гэж үзье. За энэ миний одоогийн хөзөр. За энэ болохоор миний ирээдүйн тухай хөзөр. За эргүүлээд харцгаая. За өнгөрсөнд би яаж исэн бэ гэхээр ингээд хоёр хөзөр зүрхлээд хоёр сэлэмд зүрхлээд барьсан байна тийм үү? Нүдээ хаацсан. За энэ хүн шийдвэр гаргах гад. За ямар нэгэн шийдвэр гаргах гад би шийдвэр гаргаж чадахгүй ингээд байгаад гацчаад ээжээ. За өнгөрсөн тийм гацаанаасаа гараад за хамтраад хүмүүстэй нийлээд бизнес хийх гэжсэн гэж үзье. Одоо бол би яг одоогийн хөзөр болохоор хүмүүстэй хамтраад ямар нэг юм хийх гэж болох юм байна тий. За ирээдүйд би яах вэ гэхээр өөрийнхөө санаа хийх гэж байгаа санаагаа энэ бусдын санаануудаас хамгаалаад өөрийгөө за би өөрийнхөө санааг хамгаалж энэ ингээд ашигтай ажиллана гэж хэрвээ чи бодож явах юм бол бодож явах тохиолдол эсвэл бодох үе гарч магадгүй гарнаа гэж хөзөр чамд хэлж байна гэсэн үг байхгүй юу? За ингээд жишээлбэл өнгөрсөн одоо ирээдүй. За өнгөрсөн одоо ирээдүй гэж үзэж байгаа тохиолдолд нь штэ. Ингэж болно. Яг одоо бүр амар одоо 3 жилийн өмнөх өнгөрсөн ч юм уу те. Эсвэл 4 жилийн өмнөх, эсвэл 3 сарын өмнөх гэхээсээ илүү яг чиний энергийн хувьд өөрчлөлтүүдийг ярьдаг юм шиг санагдаад байдгийн. Яг тэгэхээр өнгөрсөн чи юу ч хийхээ мэдгүй би энэ бизнесийг эрхлэх юм уу үгүй юм уу гэдгийг шийдэж чадахгүй байж исэн бол одоо бол чи энэ шийдвэрээ хийцэн байна. Чиний энерги чи өөрчлөгдсөн байна. Хийгээд эхлээд одоо энэ дээр ажиллаад эхэлж байна те. За энэ жишээлбэл энийг ингээд барих гад те энэ хүнээс зөвлөгөө аваад энэ инженер нь одоо зураг хараад энэ гүйцэтгэж байгаа гэдэг ч юм уу те. Ингээд хөзрийнхөө зураглалыг нь хараад ингэж болно. За эсвэл за тэгээд мөн ингэж яж болно. За тэгээд ирээдүйн хөзөр маань за бид нар ингээд бизнесээ эхлээд ингээд цаашаага явахын тулд одоо энэ санааг ингээд хэрэгжүүлэх хэрэгтэй чи санаа гарганаа. Тэгээд хамтран одоо зүтгэсэн хүмүүстэйгээ бас өөр санаанууд одоо дэвшүүлсэн байгаа шүү дээ. Тэр санаануудаас өөрийнхөө санааг одоо хамгаалаад тэмцээд одоо энэ нь ийм учраас би энэ санааг ингээд дэвшүүлж байгаамаа гэдэг одоо тийм энерги рүү шилжнэ гэдэг ч юм уу те. За өнгөрсөн одоо ирээдүйд чи ингэж байж болох юм те. За ингээд 3 хөзөр гаргаад ирье. За нэг хөзөр гараад ирлээ. За дахиад нэг хөзөр гараад ирлээ. За ингээд нэг хөзөр гараад ирлээ. За одоо түрүүн бол ерөөс өнгөрсөн одоо ирээдүй гэжсэн болвол асуудал нь юу юм? Шийдэл нь юу юм? Зөвлөгөө нь юу юм гэж. За ингээд гаргаад ирлээ. За тэгээд асуудлаа яаж хийх вэ гэх. За энэ дээр ингээд миний хувьд ямар асуудалтай байна вэ гэсэн чинь айгуу гоё эрэг хүзэр гараад ирлээ тий. Тэгэхээр би одоо энийг яах вэ? Гэхээр за ингээд юус асуулттайгаа ургуулаад бодох хэрэгтэй. За нар хүзэр байна. За тэгээд энэ дээр ингээд хүүхдрэх үү нэрэгтэй. Сэргэлэн цоглог. За тэгсэн чинь ямар асуудал байж болох вэ гэсэн чинь хитрхи хүүхдэр хүү аашлаад хитрхи өөрөөрөө зүгрөө тэгээд яж болно. За энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр юмд одоо ингээд төлөвлөгөөтэй хандаа. Төлөвлөгөөнөөсөө гажаад ингээд ээж болохгүй. Хүүхдэр хүү аашлаад шууд одоо хүснээрээ зүрөөл одоо ингээд ээж болохгүй гэсэн. За энийг яаж шийдэх вэ гэхээр ямар зөвлөгөө өгч ийн вэ гэхээр одоо сарны үзэр доош гараад ирсэн юм тийм үү? Тэгэхээр хитрхи ингээд нөгөө хүүхдэрхүү байхгүйгээр ямсыг ингээд байгаагаар нь хараад хитрхи эргээр харахгүйгээр байгаагаар нь хараа гэдэг зөвлөгөө өгч байна. За ингээд ерөөсөө ямар асуулт асуусан бэ? Энэ хөзөр маань яг ямар утгатай байж болох вэ гэдгээр нь харнаа гэсэн үг. За дараагийнх нь өөр ямар байж болох вэ гэхээр за
нэг хоёр юмнаас ч юм уу гурван юмнаас шийдэх гээд одоо алийг сонгох вэ гэд шийдэх гэдэг болно тийм үү. За тэгсэн чинь би дахиад үзэр гаргаж ирээ л да. За энэ миний А сонголтоо. За энэ миний Б сонголтоо. За ер нь энэ А сонголтыг сонгол ер нь ямар ах юм бэ? Үр дүн ямар ах юм бэ? Надад бол аль нь дээр гэж үзэж байна вэ? За гэдэг ингээд асуултаа асуугаад хөзрөө гаргаад ирнэ гэсэн үг байхгүй юу? За сонголтыг харцгаая. Б сонголтыг харцгаая. За энэ А сонголтынх нь үр дүн ямар байна вэ? Б сонголтынх нь үр дүн ямар байна вэ? За аль нь ерэн дээр юм бэ гэсэн чинь за ингээд тийм хөзөр гараад ирлээ. За хатны аяг болохоор яадаг вэ гэхээр А сонголтын хувьд бол хэрвээ энэ А сонголтыг сонгох юм бол сэтгэл зүй сэтгэл санаа чинь маш их тайван байна тийм үү. А сонголт хатны аяг чинь ерөөсөө сэтгэл зүйн доктортой байдал тиймэрхүү юм харалдаг шүү дээ тий. Бүх юмд одоо энэ нэг юмд одоо маш сайн чадвартай байх гэж юм уу тий. За тэгсэн чинь Two of Cups гараад ирлээ. Энэ бол ерөөсөө хамтралын үзэр буруу гарч ирж байна гэхэр чинь жоохон хамтын ажиллагаа муутай тийм сонголт гэж болох юм тий. За тэгээд тэгсэн чинь ямар үр дүн гарах вэ гэсэн чинь зан эзэн хааны үзэр буруу хараад гараад ирсэн байна тийм үү. Тэгэхээр эзэн хааны үзэр чинь буруу хараад гараад ирлээ гэсэн чинь хэрвээ энэ сонголтыг сонгох юм бол жоохон хичнээн сэтгэл санаа тайван байгаа ч гэсэн тий яг энийг ингээд зүтгээд хийхгүй хайчих магадaltaй байна гэдэг ч юм уу тий. Б сонголтыг сонгосон чинь юм хамтрал нь жоохон тиймэрхүү яг ингээд хамтын ажиллагаа жоохон тааруухан байгаа ч гэсэн тий цаашдаа өөрөө яаж хийхээ мэддэг болоод эндээ бол ингээд бүр гаргууд чаддаг болоход тийм байж магадгүй тий сонголттой холбоотой төр хийж уншдаг гэж болно. За тэгсэн чинь хайртай хүнийхээ талаар асууж мэдье гэсэн чинь за ямар уншлах хийж болох вэ гэхээр за энэ бол та өөрөө байна. За энэ болохоор таны хайртай хүн байна. За энэ таны энэ одоо харилцаанд зүтгэх харилцаанд юу ямар мэдрэмжтэй байдаг юм бэ гэсэн чинь за нэг үзэр авъя. За нөгөө хүн ямар харилцаанд ямар мэдрэмжтэй байдаг юм бэ? За тэгсэн чинь яг одоо таны яг энэ харилцаанд яг ямар дүртэй байдаг юм бэ гэсэн чинь за энэ хүний хувьд ямар дүртэй байдаг юм бэ? За ер нь яг одоо энэ харилцаагаад ямар байгаа вэ? Ямар үр дүнд хүргэмээр байгаа вэ таны хувьд? За нөгөө хүнийхэн хувьд за энэ 2 үзэр гараад 3 үзэр гараад ирсэн болохоор энэ нэр нь авъя гэд өчтөг яаж болно? За тэгээд ямар асуудал гарч болцшгүй вэ гэсэн чинь 2 үзэр гараад ирсэн. За тааш юу ямар зөвлөгөө өгөх юм бэ? За ингээд. За ингээд эргүүлээд харцгаая. За жоохон дэвшин тавьчих тийм. За ингээд юм зүрхэн хэлбэртэй өдөр гаргаад тавилаа.
За та бол ерөөсөө энэ харилцаа бол ер нь жоохон одоо таны мэдрэмжийг харах юм бол энэ хүнийхтэй харьцуулахад энэ харилцаа бол ер нь жоохон дууссан юм шүү дээ гэж бодож байгаа гэж магадгүй юм байна. Энэ хүний хувьд бол ер нь сэтгэл зүйн хувьд жоохон докторгүй болоод энэ яах ёстой юм болоо гэдэг энэ харилцааныхаа талаар жоохон докторгүй байж байна. Яг энэ харилцаан дээрээ та хоёр яг ямар байр суурьтай ажилладаг вэ гэхээр ер нь энэ хүн бол хадгалж үлдээ гэж бодож байгаа гэж магадгүй. За та болохоор яах ёстой ч юм бол доо энэ жоохон төлөвлөгөөгүй юм. Яг энэ одоо ерөнхий үзрэн дээр ч гэсэн нэг хүн бол танд ер нь болно. Айгу боттоор хараад тэ энэ бол мөндөө гэж бодож байгаад яг үннийг хэлэхэд ингээд таны хувьд сэтгэл санааны хувьд бол аль үжи нөгөө нэг үл хөдлөлөө аваад тэгээд жоохон хардаад эхэлсэн байж магадгүй юм байна те. За тэгээд ер нь энэ харилцаанаас ямар үр дүн гарч болох вэ гэд үзэхээр та ерөөсөө л энийг төсөөллийн энэ юмнаас гарахыг хүсэж байгаа. Гэтэл энэ хүн болохоор тань руу ер нь бол их хандсан байгаа хгүй юу? Тэ? Гал шиг халуун байгаад байна. За тэгсэн чинь яг ямар асуудал гарч ирээд байна вэ гэхээр Seven of Swords буруу гараад ирсэн байна тий. Жохон энэ бие биендээ итгэлгүй байгаа байдал тий. Биологийн сэлэм гэдэг чинь ер нь жоох ингээл өөр хууралт муралт гэхээсээ илүү одоо хэрвээ энэ хүн энэ хүзэр дээш хараад гараад ирэх юм бол нөгөө нэг хуур мэхлэлт гээд хариуцлагагүй байдал гэдэг ч юм уу тэгэж байдал энэ доош хараад гараад ирсэн байгаа хгүй. Тэгэхээр нэг ямар нэгэн зүйл ил болох гээд байгаа юм болов эсвэл энэ ямар нэгэн болохгүй юм ил гарах гээд эсвэл та ерөөсөө энэ харилцаанд ингээд сэтгэл хангалуун бос байгаагаа хэлэх гээд байгаа ч юм уу тий. За ямар зөвлөгөө өгөх вэ гэсэн чинь нарны үзүр буруу хараад гараад ирсэн. Хитрхи хүүхчийг ажиллахаа болоод итгэхгүй байгаа байдлаасаа гарах хэрэгтэй. Ер нь бол энэ бол танд өгөх зөвлөгөө юм тийм үү? Жишээлбэл таны хайртай хүн танд ингээд хайрлаад ингээд цаашаа явъя гэсэн бодолтой байгаад байтал та болохоор ерөөсөө л энэ нэг мөрөөдөл төсөөлөл ерөөсөө хардтал зэрдэлт тэгээл энэ нэг тийм байна. За жишээлбэл ингэж уншлага хийж болох юм байна тийм. За хайр дурлалын хувьд ийм уншлага байж болно. За жишээлбэл ингээд олон хүзрээр уншлага хийхдээ хүзэр болгон дээр асуулт асуугаад хэрэндээ хариулах маягаар уншдаг гэсэн үг байна шүү дээ. За дараагийнх нь за ерөнхий уншлага хий гэж бодъё л доо. За тэгвэл та өөрийгөө бодож явал өөрийгөө бодноо. За өөрийгөө бодоорой. За тэгээд ингээд ерөнхийдөө би ямар байна вэ? За сэтгэл санааны хувьд ямар байна вэ? За эрүүл мэндийн хувьд ямар байна вэ? Хоёр хүзрээр ахгүй. За ингээ хоёр хүзэр гараад ирэл бүгдийг аваад уншдаг хүмүүс бас байдаг л да. Тэний хүзэр гараад ирсэн болохоор. За ажил царайгийн хувьд ямар байна вэ? За хүн хоорондын харилцаа нь ямар байна вэ? Хүн хоорондын харилцаа. За гэр бүлийн хувьд ямар байна вэ? Тэгвэл хоёр хүзэр гарч байна.
За мөнгө санхүүгийн хувьд ямар байна вэ? За ингээд хүчрүүдэд илгээ тавьчихнаа. За ингээд уншдно гэсэн үг. За ингээд за таны ерөнхийдөө ямар байна вэ гэсэн чинь гадагшаа аялахыг хүсэж болно. Эсвэл бол хурмаа их гэж төлөвлөөд гадагшаа аялаа хийж яана ч юм уу те. Ер нь бол Eight of Cups гэдэг чинь хоригж явна гэсэн үг шүү дээ те. Ерөнхийдөө нэг гадагшаа яваа сурыг гэж бодоод байгаа ч юм те. Эсвэл цаашаа ер нь яг юу энд байгаа одоо байгаа ер нь яг одоогийн нөхцөл байдал чинь таныг амар ядраагаад байгаа учраас ингээд их сайхан ийм гоё ирээдүй рүү яваад энэ одоо байгаагаас жоохон залхаад байгаа болохоор ингээд явах гэдэг байж магадгүй тий. За сэтгэл санааны хувьд бас тийм байгааз. Тэгэл ер нь бол ингээд одоо байгаадаа жоохон хандсан энэ хичнээн танд ингээд боломж өгөөд ээж яхад чинь тэрийг харахгүй тэр өөр тийшээ өөр юм бодож чаавал өөр ухаан санаа нь өөр байгаа ч тий. Тийм байдлыг илэрхийлж болно. За тэгээд одоо ингээд хүлээгээд за хэрвээ дөрвийн сэлэм гэдэг шаарад байх юм бол ер нь жоохон амраад хүлээлт гэдэг ч юм уу тийм байж болно. Тэгсэн чинь доош хараад гараад ирчихжээ. Одоо хүлээгээд дууслаа. Одоо ер нь жоохон сэтгэлийн хувьд ч гэсэн тий. Энэ байдлыг сайжрна гэж хүлээж дууслаа. Тий. Одоо болсон гэдэг тий. За тэгсэн чинь за энэ бол Hermit Strength гэдэг хоёр ер нь айгу том хөзөр шүү дээ. Эрүүл мэндийн хувьд ч гэсэндээ бүр ингээд хүчээлж өөрийгөө хийсээр хагаад бүр хитрхи хөвчлээд бүр амар ядарсан байгаа ч юм тий. Бүр ингээд өөрийгөө хайгаад олоод дотоод одоо тийм сэтгэл зүйн хувьд заяа дотоод хайгуулаа хийгээд явж итэл чсэн чинь бүр ингээд нийгмээс тусгаарлагдаад бүр хитрхи хүчээ бүр ингээд ингэсэн сэтгэл биеийн хувьд сэтгэл санааны хувьд бүр амар ядарсан байна гэж юм тий. За тэгээд ажил карьерийн хувьд бол зүгээр өнгөрцөн байна уу? Зүгээр өхлийн үзэр гэдэг шүү дээ тий. Энэ одоогийн байгаа ажлаа хүсэл чиний хувьд бол ерөөсөө дууссан байна. Бүх юм аваад явах чинь. Хүн хоорондын харилцааны хувьд ч гэсэндээ ер нь жоохон бүх юм айгу гоё байх ёстой байж идэл тийм үү. Жоохон докторгүй байдалтай харилцаа жоохон докторгүй гэр бүлийн асуудалтай ч юм уу тийм. Сэтгэл санааны хувьд хоёр одоо хүн хоорондын харилцаан дээр аягны үзэр хоёулаа гарч ирж байгаа гэдэг чинь жоохон сэтгэл санаан дээрээ л хуучин юмаа бодоо хуучин айгу гоё байсан даа гэл одоогийн нөхцөл байдлаа жоохон уу яагаад одоо жоохон амар хэцүү байгаад байгаа да юм жоохон л зэн даа гэд бодоод байгаа юм байна л да. За тэгсэн чинь одоо энэ чинь гэр бүлийн хувьд бол айгу гоё юм уу? Бүх юм чиний гарт байна. Гэр бүлийнхаа төлөө бүх юм хийж зүтгэе зориулъя гэсэн хүсэлтэй. Мөнгө санхүүгийн хувьд ч гэсэндээ мөнгө санхүү чам руу ирж гинэ. Чиний төлөвлөлөөд одоо ингээд нэг ажилласаа гараад цаашаа явъя гэдэг төлөвлөгөө чинь бас аюу зөв сонголт байж магадгүй юм байна тий. Яг тэгэхээр цоосны одоо хүзрүүд яг мөнгө санхүүгийн асуултан дээр гарч ирж гинэ гэдэг чинь хүссэн зүйлийнхээ төлөө явбал одоо маш хурдан биш. Яг л одоо чиний хийж байгаа зүйлийг чинь одоо юу н өөр шим нь маш гоё сайхан маш ихээр юу мэр чимдээ чиний одоо хийсэн чи юу хийнд өөрийгөө хураана гэдэг шиг
Гэхдээ чиний хийсэн ажлыг өмнө л нээ. Тийм. Завгүй тэгээд төлөвлөгөөтэй ирээдүйн хөдөлгөөн юм хийх юм бол чиний хийсэн мөнгө төгрөг бол маш их асуудалгүй, маш их чам руу өрн уурснаа гэсэн. Ийм юм байна. За тэгээд хэрвээ чамд Oracle card байх юм бол энэ дээр нэмээд асуулт асууж болно. За жишээлбэл энэ ямар зөвлөгөө өгөх вэ? Тэ? За энэ асуулт хүн сая энэ үзэртэй хамт авсан үзэр байна. За энэ хүн зөвлөгөө өгөөч. За энэ үзэр гарч ирсэн байна. Тэр ерөөсөө л өөрийнхөө одоо хүсэл эрмэлзэл одоо хийж байгаа тэр нөгөө нэг одоо туршиж үзэж байгаа тийм ерөөсөө л юмыг хийгээлээ тийм одоо жишээлбэл одоо яг энд нэг яг өөрөө гараараа юм хийх хүс сонирхолтой хүмүүс байж магадгүй те. Чи яг юу хийх дуртай вэ? Яг тиймнээ юу яа төвлөрөө. Тийм бол болно. Тэр ерөөсөө ингээд нэг ажлаа хаяад бүр ингээд өөрийнхөө хувийн бизнесийг эрхлэх гэж байгаа энэ хүмүүс байж болно тийм үү. За ингээд Oracle үзэрдэх юм бол яг юу гэж алдагтаа төвлөрөө гэх юм бол бас болно гэсэн ийм үзэр гарч ирж байна. За нэг л үзэр авъя да. За гараад ирлээ. За ерөөсөө л нөгөө нэг өөрийнхөө сахиус өв дээдтэйгээ холбогдоо. Юу хийх вэ? Яах вэ гэдэг юм нөгөө нэг зүг чиг асуугаач. Тэгэхээр одоо ерөөсөө л чин толгойн дотор чинь нөгөө нэг ороод байгаа санаанууд чинь бас ингээд чиний нөгөө сахиусуудыг чинь зөвлөгөө өгж магадгүй тий. Тэгэхээр чамд бол ерөөсөө л хөрөнгө мөнгө бүх сайн сайхан юм одоо бүрийн элбэг дэлбэг байхаар ингээд хүлээж байна гэж. За тэгэхээр ингээд энэ уншлагыг хийхэд бүх юм нь холбоотой байна тий. Тэгэхээр за энэ бол ерөнхийдөө байдал. За энэ бол сэтгэл санаа, эрүүл мэнд, ажил карьер, хүн хоорондын харилцаа, гэр бүл, мөнгө санхүү гэд асуултаа асуугаад хэрвээ та нар нэг үзэр мэргэлмээр ивэл нэг үзэр гаргаж ирээд асууж болно. Эсвэл 2 үзэр байх юм бол гаргаж ирээд 2 үзрээр мэргэлж болно. Хэрвээ Oracle үзэр байх юм бол Oracle үзрөө татаад гаргаж болно. Тэгэхээр хэрвээ асуулт байх юм бол ер нь одоо дээрээс нь асуугаад за би тэгвэл энэ дээрээс үзрөө хурааж агаад за би Солонгос явъя, Америк явъя гэж бодож байгаа. Аль нь ирвэ гэх юм бол нөгөө нэг хоёр сонголтойгоо үзрийг татаад за одоо ингээд би ерөөсөө явах нь дээр юм байна гэдэг уншлага сая гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр би хаашаа явах вэ? Эсвэл бол энд Монголдо үлдээд ингээд хийх юм уу? За ингээд уншлагаа ингээд хийдэг байх нэ. За ингээд за энэ хөдрөөр ингээд уншлагаа хийж үзлээ. За тэгсэн чинь сая би зөндөө олон 4 хөдөр авсан. 5-6 өдөр ч юм уу? 6 өдөр авсан юм байна. Тэгсэн чинь нэг хөдөр маань жоохон алдсан байсан. Тэгсэн чинь алдсан хөдрөөр яаж мэргэлж эхлэх вэ? За энэ Instagram гэдэг Instagram-ны зураг шиг юм маань таараа маань наалтсан ирсэн байхгүй юу? Би жоохон хойлохсон чинь хольж мэлэх болохгүй байсан. Ингээ хоорондоо энэ нэг материалнаас л болоод байгаа юм шиг байна л да. Тэгэхээр ингээд амар жоохон зуурлаад байгаа байхгүй юу? Яагаад тэгж мэдрээд байна уу гэхээр энэ хүний үзэр нь ингээд юм гоё болохоор ингээд болоод байна гэж бодоод байж магадгүй зүгээр тань сонгосон үзэр нь жоохон юм байна. Угсаа хөдөр болгон яг адилхан биш нэг хараа ингээд наалтсан мөн гоё түрүүнийх шиг болгохдохгүй юм. Тэгэхээр одоо ингээд ерөөсөө л холоод байна гэсэн үг. Ингээд салгаж болно. Эсвэл бүр ингээд тараагаад яа тэгэхээр шиндээ тэгээд авахгүй шиндээ зурлаа. Тэгээд энэ бүр ингээд наацсан хаанууд өвдөө нэг гараараа салгаад. Ингээд
За тэгсэн ч гэсэн бас л жоох тий. Гэсэн ч юмс арай л дээр болж тий. За тэгээд холсон чинь бас жоохон өсөж байх гэсэн. Тэгэхээр санаа битгий заавараа энэ хөзөрч ингээд хэрэглээд ашиглаад ахаар чиний болно. Өрөөсөө. За тэгээд тэр мэрэгэлтэй холбоотой асуулт авах юм бол комент бичээрэй. Бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай, комент бичээрэй. За тэгээд дахиад уулзлаа баяр таа.